Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. За ингээд маха бооцсон. Тэгээд энэ юу? Сэмжний өөх те. Сэмжний өөхөөрөө бүгдээрээ гатуурн ингээд сайхан ороодог юм гэсэн. Тэгэхээр нөө төлөхгүй. Махаал төлөгдөхгүй тэгээд гой өнгөтэй шаргалсан. Гой шаргал болох зорилттой гэсэн. Зүгээр өөх тавьчихаар ил шаарчгаар сүлэгдчихдэг. Өөх тавьчихаар муугачдаг. Өөх маань өөрөө хайлт дараа нь хуулаад авчин тий. Дараа нь хуулаад авчиж болно. Тий. Зүгээр махныхаа өнгөнд л хамгаалж байгаа юм шүү. Өнгөнд л зориулсан юм. Тэгээд дээрээс нас манай сэмжний өөхч их гоё амттай ш тэ. Махандаа өшөө. За ийшээ таах уу? За тэгвэл би. За. За. Хачруудаа яах вэ? Энд чинь хамт хийх. Энэ дээр бол баг зэрэг тос нэг хийгээд баг хэрэггүй дээ. Тэгтээ зүгэндээс зүгээр энэ юу байгаа? Сармис юунасаа сонгоноосоо жоохон хийчин тэгэл ерөнхийдөө өөрөөс нь шүүс гараад тэгэл болчихно гэсэн үг тийм. Энийг хийцэн байж байгаа ногоонуудаа дөхөөдрөхөө ногоонуудаа тусад нь шарчээ тий. Тусад нь нөгөө листэндээ тий. Юу яах та маха хийхдээ овна аягуулсан халааж агаад нилээсээ халаасныхаа дараа хийх гэсэн үг тий. Бид нар чи 280 градусаар халаацсан байгаа шүү дээ тий. Тий 280 тэрнээс ч илүү яах юм бол яг хурцгаалаар гинт ингээ гадна талын шаргал болгочихоор хамаг тос юмуд ингээ дотгошоо ороод тэгээд гоё амттай болох гэсэн. Гол нь өндөр градусаар л эхлэх шарах хэрэгтэй. За одоо ийш луу хийх үү? Луу энтрээ бол дараа нь хийчих. Одоо энийг шууд ингээд ойн руу хийчих тий. За унлах. Үнд байгаагүй. Дээр нүү дунд нүү? Дээрээсээ хоёрт нь хийчихвэл болох уу? Болно. Яг голд нь л хийчихгүй. Голд нь. За хэд цаг үлээ? Цаг ялч. Одоо нэг порк гахаа махтай хоолныхаа хачир болох Yorkshire pudding хий. Энэ болохоор их амархан. Шигсэн 125 г гурилгаа. Энэ дээр 2 өндөг 300 мл сүү орно. Ингээл болоо. За. Ерөөсөө. Тэгээ эн чинь хэвлж байгаа шүү дээ, тий? Капкейкний хэв. Капкейкнийхаа хэвэндээ хийн. За ингээд шигшээд бэлдсэн гурлан дээрээ 2 шиг өндгөө хийн. За. За 2 шихийг өндгөө хийгээд энийг ингээ хооронд нь гуралтайгаа ингээ толчих юм бэл. За тэгж байгаа сүүгээ дээрээс. Тэгээ сүүгээ баг дээрээс нь ингээ хийчих. Хэр өтгөн болох хэвээр юм. Ингээл бүгднийг хийгээл. Тийм үү. Олчих юм тий. Тэгээ давс хар перцээр хандлах юм уу тий? Давс хар. Тийм үү. Махтай хоолтой идэх болохоор тий. Тэгээд яг энийг жон дээр одоо яаж нөгөө хөөлөгч энэ төр хөөлгөж байх тий. Тэгсэн мэт л өөрөө хөөд юм уу? Өөрөөр ингээ сонио хөөгөө тэгээд нэг юм сонио пүдэн маягийн яг кекс болохгүй шүү дээ. Хөөлөгч шиг кекс болчихсон чинь өөрөө. Орцыг нь харахад бол тий. Хийх үсүүг нь хийчих. Тэгээд давс хар перцээр амтлаад нэг капкейкнийхаа хэвэндээ болохоор яг ч орон дээр болохоор dark fat гэх нугасны өөх юм уу эсвэл үхрийн хайлуулсан өөхийг ингэж хэрэглэдэг юм билээ. Хэрвээ одоо цагаан алтан хүмүүс байх юм бол ургамлын тос оронд нь хийж болно гэж хэлсэн байлээ. Гэхдээ яг хэдүүлээ ургамлын тосоор хийчихье. Юуны дэшиг юм хөөгöd юм том болох тусмаа гоё харагддаг байхгүй хоолн дээрээ. Одоо яг энэ хоолтой маань хоолтой байгаа шүү дээ. Энэ хоолны чи өөрөө хачир гэдэг байгаа шүү. Би бол яг энийг одоо энэ хоолтой нь хольж идэж үзээгүй анхудаа л үзэх гэж байна. Оюутан багт биднес нэ хичээлээ тараад шууд н ажилдаа очичтой. Тэгээ хагасаа бүтэнсээ өдөр яг одоо энийг хийгээд байгаа роустий ч юм болохоор ихэнхдээ англичууд Sunday lunch гэж хэлдэг байхгүй юу? Юунд бүтэнсээ өдөр ихэнхдээ өөрсдөө иддэг. Тэгээ яг нэг шигшэнтэй холбоотой тийм. Нэгдүгээр цаг зав ихтэй, хоёрдугаар эдгээр чинь нөгөө нэг бүтэнсээ өдөр болгоно сүмрүүгээ явж мөргөл. Тэгээ тэрнийхээ дараа бүгдээрээ юм бас өөрсдийнх нь үндэсний хамгийн тансаг хоол нөхгүй юу? Харвас тансаг хоол. Өдөр тутам бол хийнэ гэж болоо байхгүй. Баярлалаа. Хичээл тараа заримдаа нөгөө ажил дээр очиод ч юм уу ингээд айгуух юм Yorkshire pudding юм gravy соустай хольж иддэг гэсэн. Гамбир шиг их гоё амттай болдог байхгүй. Тийм гамбир шиг юм шиг, бин шиг юм шиг. Тийм бин шиг юм шиг нэг тийм. Яг тийм биш гэхдээ. Хэлбэр төрснэг санаа өөр одоо яг юм crispy тий. Тийм ихтэй гоё. Манай англи ашиглаж байна да. За жигэд
яасныхаа дараа энэ далайн давс болоод хард перцээ. Яавч. Нөгөө хард перцээ дахиад хийж. Инчгүй те. Хард перц ахиухан байвал зүгээр юм шиг. За. За одоо хашгилуу хоёроо шарна те. тусан шараад, оливын тусан шараад өгчлөө. За тэгээ бид нар гарч ирэхээр нь тосон шүүгээд хэлбэл дээр авчна. Давс хард дээр заах уу? Тийм давс хард те. Хулуугаа гялс яахгүй хулуу чи өөрөө нөгөө нэг дотроо устаа болохоор. Аха. Тэрхий бас халааж үеж магадгүй те. Чи одоо групптэй тэр пост хийжсэн бэ? Ямар нэгэн хоолны зураг оруулж ирсэн үү? Групптэй энэ хоолны зураг мөр ерөөсөө оруулж ирсэн биш. Чи ерөнхийдөө хоолой бэлэн болсны дараа зураг авдаг уу? Үгүй ерөөсөө авч ирсэн. А нэг хоёр удаа авч ирсэн юм уу? Аха. Бага баха. Манай дээр нэг нөгөө гаччихсан байсан. Нөгөө нөхөр нь ажилласаа авч ирээд эхлэр нь ингээд хоол хийгээд тавьсан зураг аваад тэгээ нөхөр нь ингээ гайхсан чиний хоол чиний сэтгийсэн дээр тогтцоо гэсэн. Тий. За бид нар махан эхлээд нь 280 дээр нэгэ хүчтэй шахалаар 10 минут. Тий, нэг 10-аас 15 минут. За тэгээ галаа басаад 180 дээр дахиад нэг 10 минут юм уу. Тий, одоо дахиад одоо үргэлжлүүлээ тэгээд нэг дахиад нэг 30-40 минут орчим шараад тэгээл ирэхэд болсон тоо. Ирэхэд нөгөө нэг өөгч хайлаад бүр ингээл час хийлээ шарагдаад. Тий. Айгуу гоё юмштэй дээ. Тий. За одоо нэг хулууга нэг ийм их яаж мэдэх үү? Маха босон хэсгийг ерөнхийдөө нэг 30-40 минут шарчаад гол руу сэрээгээр хатгаад өгдөн шүү дээ тий. Тэгэхээр бол шүүс нь бол яг өсөж гарч ирнэ гэсэн үг байхгүй. Тэр пудингээ хийхдээ юм капкейкний хэв ашиглаад энэ капкейкнийхаа хэвэндээ болохоор яг үхрийн хайлуулсан өөх хийвэл илүү зүгээр юм байлээ яг жорон дээрээ. Гэтэ яг хэдэл оливын тас ичи орно. Тэгээ оливын тасаа энэ ёроолыг ингээ жоохон дүүрэхээр нэг тал хоолны албаг орчмыг ингээ хийх юм байна. Тэгээд энийг овондоо хийдэг. Энэ бас их хэмжээний тос орд юм байна тий. Тэгээ энийг ингээ бүрчтийн бүрхээр нэг жоохон тос хийх юм лээ. За. Тал хоолны. Тэгээ зурмгаа яах нэг ингээ тухайгаа таслаад халдаа хийчих юм. Тэгээд одоо энэ шүү дээ тий. Хэр хөөх бол дээшээ ингээ өөрөөрөө л хөөш дээ. Энд чинь ямар ч хөөлөгч юм шүү дээ. Өнгөө ч гэсэн хөөлөх гэсэн эсэлгээ өгч шүү дээ тий. Одоо энийг тосоогоо хэдүүлээ овондоо хийгээд нэг халаах 5 минут ч юм халаана. Халуун тосон дээр хүтэн зураг маа хийх хэрэгтэй юм лээ. Тэг хөрчин хийц мааштай зураг маа. За. Бид нар өнөөдөр чинь 4 янзын соус тий үрлээд байгаа. За тэгээд априкоттой давхраад хийцэн байгаа. За тэгээд хачирнууд наад чи бас нэг хачир болоод ирж байгаа. Өөр юу ийсэн. Тэгээ махмаа наам шүү. Хардийн сони хэлбэртэй байстай нэг. За. Манай Yorkshire pudding маань бэлэн боллоо. За энэ тосын яхаа унаах уу? Тийм үлдээчтэй байлээ.
тосгүйгээр хийхэр ийм бол хэлбэртэй болдгоо байл шүү дээ. Оо тийм үү. Тийм би бас. Тэгэхээр яг нөгөө нэг халуун тосонд хүүтэн зураг хийх гэдэг чинь яг энэ технологи байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү те. Ерөнхийдөө ингэж тавуулах юм Оо байна. тийм үү. За ингээд энэ хоолны ачаар маань. За. Өөрийг тавган дээр өдөг тавьчихуу тий. Тэгээ. Маш Эсвэл яах өрөөц юм аа энэ чинь нөгөө энэ дээр л байж байгаа шүү дээ тий. Тэг ингээд л байж. Хөөлөгч ороогүй тэр үндгийг бид нар ч гэсэндээ сая нэг Гэж хөвсөлгөөгүй тий. Өндгөр хөөлгөөгүй. За өнөөдөр бид нэр маш гоё амттай энэ хамахыг хийлээ. За дахиад нөгөө урт нартай хамахтай хоолныхоо нэрийг хэлдэг. Roast pork. Roast pork. Stuffing. Cranberry stuffing те. Өө чи ингэж хэлэхгүй энэ монголоор л. За сангис жимсний шанцтай шар шууганд болгосон Хаан оромог. За тэгээ энэ юу лээ? Энэ Yorkshire pudding. За тэгээд Энэ монголоор юу гэж хэлэх вэ? монголоор одоо нэр байхгүй. За танаар хичээж өөр болчихлоо. Тийм. Гэтэ энэ хоол энэ маань их онцлог юм байна штэ. Халуун халаас нь тоснд хүүтэн зураг хийгээд тэгээ нөө тоснд буцаад эргээд энэ хонхоргоо дотор нь гадарсан тий. Тэгээ энэ шар шууганд байгааг нь харах юм бол бүр яг дэлбэрэх юм шиг амар өндөр болчихсон. Тэгээ байж хаад гаргаж ирээд ингээд эдиданы юм жижигэн болоод буцаад ингээд буучт юм байна. Тий. Тэгээ яг гол энэ хоолны маань хачир бол ер нь энэ юм байна. Тэгэхээр өнөөдөр бол бидний урд урдных дугаар дээр ч гэсэндээ хийгдэж байгаагүй юм гой хоолыг заалаа айгүй өрмөц юм байна. Тэгээд баярлалаа чамд. Тэгээд дахиад дараачихаа өөр дугаар дээр өөр шин содон хоол бас танилцуулаарай гэж хүсэж байна. За болор туяа маань бол энэ бас айгүй өрмөцөө гурилгүй үрлээд тийм. За энэ гурилгүй үрлээтийг бүсгүүчүүд маань сайхан дуурайж үзээрэй. Бас л нөгөө нэг эрүүл материалаар гэдэг маягаар тийм. За энд болохоор нөгөө давхратын гурилтай одоо энэ нөгөө априкот биш торта давхрат баа гэх юм уу та тий. За энд бол нөгөө бид нэр гастарт гэдэг кремийг сурлаа. За энэ гастарт кремийг бол сүн кремтэй ашиглаж болно. За яг ингээд ангаран шанцтай ингээд идэхэд бол боломжтой байгаа. За тэгээд хэдүүлээ ямар ч хэсэн энэ юунуудаас хачрын нарийн ногоонууд маань гоё roasted ногоонууд гэсэн. Аха. Тий. За хамгийн түрүүлээд амсахыг хүссэн зүйлээсээ хэлж амсъя. За би хамгийн гол нь эндээс хэлж амсмаар байна. Наач хоолтойгоо хольж идэх хэвээр. Яг үнэ. Би дан шанснаас амссан юм шиг байна. Тэгсэн айгуу гоё. Яа энэ хоол ясан гоё. За бид нэр ингээд идэх юм бол нэрээ цаашаа үргэлжлүүлээд идчихмээр юм шиг байна. Маш гоё хоол байна. Тэгэхээр энийг яг нөгөө нэг бүтээсээ өдөр те гэр бүлээрээ сайхан цаг зав гаргаж байгаа материалуудаа бүгдийг авч агаад ингээд нэг удаа хийгээд үсэх юм бол харамсааргүй сайхан орой хооллох юм байна. Тийм. Тэгээ тойртоо баярлалаа. За тэгээ дараагийн дугаарт маань бас дахиж хүрэлцэж ирээд сайхан одоо мэдлэг чадвараа биднэртэй бас хуваалцаарай. За тэгээд групптэй идэвхтэй байгаарай. Тэгээ шинхэн гишүүн мөртлөө идэвхтэй бас шинэ жилд маань оролцсон шүү дээ. Тэгэхээр цаашдаа идэвхтэй одоо энэ хоолныхоо зургуудыг постлоод тэгээ санал болоо хуваалцаад ажиллагаа заавч хөлөөгөр сайхан идэвхтэй гişүүд байгаарай гэж хүсэж байна. За тэгээд үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.